Сочид улсын Валдай олон улсын клубын форумд Оросын ерөнхийлөгч Путин хэлсэн үг шууд утгаараа Монгол улсын өнөөгийн байдлыг бодит үнээр нь хэлсэн явдал боллоо. Тэрээр нийгмийн ялгаа улам бүр гүнзгийш дундаж давхар галга болж байгааг элитүүд анзаарахгүй царайлж үзэл сурталын загвараа улс орнуудад тулгасаар байна. Тэдний үзэл суртал нь манай соёл үндэсний ухамсарыг сүрүүлж байна. Зарим улс орон эзэдтэй таалагдах гэж өөрийн тусгаар тогтнолоосоо татгалзаж үндэсний ашиг сонирхлоо золиосолж байна. Сүйтгэгч маргиналууд үндэсний дээр ноёрхож улам бүр өргөжин дэснээр бүр цаашлан нийгмээс сонгогддоггүй, хянагддаггүй болсон олигархууд хүн сурталын давхаргыг энгийн иргэд хүсэж байна уу гэсэн утгатай үг хэлсэн байна. Энэ бол өнөөгийн Монгол шууд утгаараа нүүрлээд байгаа аюул зөвхөн мөнгөн шүтэж улс орноо золиосголсон Монголын эрх баригчдын жолоо чулбуургүй шул улс орныг нь хааш нь авч байгааг сануулсан хэрэг боллоо. Манай төрийн тэргүүн Монголын мафийн удирдагч элбэгдэрж болон тэдний гар хөл болсон баяр зүг сайхан бэлэг нар бүгд маргиналуудын голомтолго Америкт боловсрал эзэмшиж шууд утгаар нь хэлбэл тэдний бодлогыг Монголд хэрэгжүүлэгч гадаадын агентлууд болжээ. 26 жилийн туршид ярьсан гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, зөвхөн тэднийг л хэмжээ хязгааргүй баярлуулах, хөрөнгө оруулагчдыг өргөж болохгүй аргадан долгионох үзэлгээж нь үнэн хэрэг дээрээ Монголыг ямар байдалд оруулсныг бид өнөөдөр нүдэрээ харж хотоодороо мэдэрч явна. Бага бүхнийг мань гадны дээрэмчдэд найр тавин өгсөөр отол өнөөдөр Монгол улс цалин тэтгэврээс тавьж чадахгүй бүхэл орд газраа хуулж зөөлгөн дэлхийд байхгүй дээрмийн гэрээнийхэн дагуу гариг ертөнцид байхгүй өндөр хүү төлж бүх баялгаа өгөөдөж төлж дийлэхгүй өөршөөнд унсан байна. Арцсал гэгдэх гой үгээр халахавчхийн барууны орнуудад байгаа бүхнээ найр тавин өгсөн он жилүүдэд бид юу юутай байснаа юу юун дээр сууж хоцорвоо. Цэцэглэн хөгдөж хөдөө аж ахуй аж үйлдвэрийн бүхэл бүтэн үндэсний парктай болсон байсан Монгол улсын маань өнөөдөр юу болгож ирэх вэ? Хүмбэр мэднэ, хүмбэр харж байгаа. 26 жилийн туршид Монгол улсад орж ирсэн бүхий л гадаадын хөрөнгө оруулагчид дангаараа баяжин хөлжиж Монголын газар нутаг дээр ухсан нүх овоосон ширээ улаарсан нинжа нарыг цусан дуртай араасан шиг орилдсаар үлдэж байгааг бид өнөөдөр ч харсаар л байна. Энэ бүхнийг үзүүлж гэрээлсэн маргиналууд болох элбэгдэрж баяр зүг сайхан бэлэг нар одоо бүр хотоосгодыг эргэд оршин суугчтай худалдаж явах хүртлээр тэнхээжжээ. Жухам үүнийг л Путин олж харан хэлсэн байна. Та бүхэн гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулж Монголын маань эдийн засагт нэмэр болж ирээдүйн гэрэлтсэн нэгч болтгоо уурхайг нэрлж чадахгүй. Харин ч тэдний ухсан нөх овоосон шараас үүдгсэн байгальгээд ганц гялаа юмгүй тужтай хар бараан зүйлсийг л олон арваар нь нэрлж чадна. Одоо болсон юм шүү монголчуудаа. Ахин хэлий. Зарим улс орон эзэдтэй таалагдах гэж өөрийн тусгаар тогтнолоосоо татгалзаж үндэсний ашиг сонирхлоо золиосолж байна. Сүйтгэгч маргиналууд үндэсний дээр ноёрхож улам бүр өргөжин тэлснээр бүр цаашлан нийгмээс сонгогддоггүй, хянагддаггүй болсон олигархууд хүн сурталын давхаргыг монголчууд бид хүсэж байна гэж байна.